Санзайн булгаас авсан 21 их дээжин дээр. За энэ бол илүү шар тал руугаа байна. Яг ногоо нь тэр нь шар тал руугаа л харагдаж байна да. Тэгэхээр энэ дээр бол байхгүй байна. Харьцангуй нөгөө нэг мал амт нь хажууд нь их бага юм байлээ. Гэхдээ энэ булаг бол бас юу хийсэн байсан, эвдэрсэн байсан хашлгууд нь. Тэгэхээр тэрийг нь бас сайжруулах хэрэгтэй юм санагдсан. Энэ ингээ харахаар яг ногоон өнгөтэй бол биш ээ, шар юм байна. За тэгэхээр санзаан булаг дээр бол саханцар бактери байхгүй байна. Энэ дээжин дээр нь шүү дээ, тийм ээ. Гэхдээ энэ хэсгийг ингээ харах юм бол нилээн нэвдэрсэн байгаас хашлах. Тэгээд яг энэ дээд хэсэг дээрээ ерөөсөө нөгөө булгийн яг оргилж гарч иж байгаа хэсэг дээрээ шууд ингээ мал амт нь ороод ирэхээр үерийн ус ингээ урсаад ороод ирэхээр өндрүүлж өгөөгөө хааж өгөөгөө болохоор бас яг нөгөө цаашид бас эрсдэл үүсэхтэй бохир ус орж ирээд бохирдуулах магадлал бол байна. Тэгэхээр энэ дээр бас энийг сайжруулах арга хэмжээ бас авах нь зүйтэй байх гэж бодож байна. За тэгээ энэ удаагийн тестэн дээр бол илэрсэнгөө. Гэхдээ яг энэ хэсгээр ингээ харах юм бол хамгаалалт байхгүй, эхийг нь ингэж тусгаарч хамгаалаагүй. Тэгэхээр цаана байгаа тэр үерийн ус ч юм уу те гадаргын ус ороод ирэхэд бол шууд орж ирээд бохирдуулахаар харагдаад байгаа. Тэгэхээр энэ удаад одоо авсан дээжин дээр бол гараагүй гэж магадгүй, гэхдээ явандаа бол гарах магадлалтай л харагдаад байгаа. Тэгэхээр яг зуны үед те хүн мал их усын үед бол гарч магадгүй л харагдаад байна да. Бохирдож магадгүй. Тэгэхээр энийг бас арга хэмжээ авч сэргийлэх хэрэгтэй.